Амар мэндэ амгалан сайн байна уу? Монгол орны зөвхөн хязгаарт Тэнгэрийн цэлмэг талан нуудам нэгэн нутаг бий. Энэ бол Дорнод аймгийн 3 загал сум. Тал нутгийн салхи дэсвэр зааж хөх тэнгэр нь уужим ухаан сургасан Монгол хүний мөн чанар шингэсэн нутаг. 3 загал сум нь Дорнод аймгийн зүүн хэсэгт оршдог тал хээрийн дамгайлсан мал аж ахуйн эрхлэлтэй нэн тохиромжтой бүс нутаг. Булаг шанд нуур цөөр мэлбэтэй тул мал сүрэг тэг сайхан өсдөг өлгийн нутаг билээ. Ард иргэдийн амьдрал нь мал аж ахуйтайгаа салшгүй холбоотой. Адуу, хонь, ямаа, үхэр сүрэг маллан үеэс үед нүүдэлчин соёлоо өвлүүлэн хадгалж иржээ. Ялангуяа адуу маллах ухаан, адуучны туршлага энэ нутагт бахархал болсоор ирсэн юм. 3 загал сумын түүхийг өгүүлэхэд Манлайбаатар Дамжин сүнгийн нэрийг заавал дурсах учиртай. Түүний удмынх нь дагалдан зүтгэгчд энэ нутагт сууршин эх оронч үзэл эр зоригийн гал голомтыг асааж ирсэн төвхтэй. Манлайбаатар Дамжин сүрэн бол Монголын тусгай тогтнолын төлөө манлайлан тэмцсэн үндэсний баатар билээ. Тиймээс 3 загал сум нь зөвхөн газар нутгийн нэр бус эх оронч сэтгэлийн илэрхийлэл юм. Монгол адуучны соёлыг үеийн үед дээдлэн ирсэн ард түмэн энэ нутгийн залуус өвдөөцийн сургаалын дагуу адууны соёлыг нандинан хадгалсаар байна. Ийм л сайхан уламжлалыг бодитоор үргэлжлүүлж яваа ховорхон эрхэм аймгийн аварга малчин сумын алдарт байж шагдрын чогдон түүний гэргий төмрийн цэрэн дулумнар тэд 2000 гаруй адууга маллан адууны удам угсаа Монгол адууны язгуурын шинжийг алдалгүй хадгалж яваа нутгийн нэр хүндтэй адуучин өрхвөлээ. Адуу гэдэг бол зөвхөн мал бус төр төмний хэмэр гэдгийг эхнэр нөхөр хоёр олон жилийн хөдөлмөр дэсвэр хатуужил хариуцлага зүтгэлээрээ амьдрал дээрээ батлан харуулж яваа хүмүүс юм. Ийм учраас 3 загал сумын Аршаант баг тарвтай хэмээх газар Дорнод аймгийн хойд бүсийн аврагчлал адуучин тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг аймгийн авраг малчин сумын алдарт яаж шагдрын чогдон адуун сүргээ оруулж төвний хүү андах сумын засаг даргын тамийн газар соёлын төвийн хамт олонтой хамтран санаачлан зохион байгуулж бүс нутгийн шилдэг адуучин залуусыг манлайлан оролцуулж урам зориг өгсөн онцгой үйл явдал боллоо. 3 загалын тал чимээгүй атлаа ихийг өгүүлэн дэсвэр хатуужил уужим ухаан Монгол хүний язгуурын чанарыг эндээс мэдэрч болно. Эвнэг хангал мордоо эрэм байж барьдаг эмээл хазар хоёроо шүтэн байж залдаг. Энгүй эрэмгийн золбоод ирчүүдтэй энгүй тансаг их орон минь. Хангал эрэмгийн хүлгүүд нь талдаан хорогдоод болохгүй архуу давлын ирчүүд нь тэндээ хорогдоод баргүй. Гол дагсан адуу нь зуны хөндийг дүүргээд нуг дагсан адууд чинь манай нутгийн чимгээ. Ингээд хойд бүсийн адуучин 2026 тэмцээний нээлтийн үйл ажиллагаа инхүү эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагааны үг хэлнүү хэмээн 3 загал сумын засаг даргын орлогч Эрдэнэбат, Монголын адуучдын холбооны тэргүүн Мөнх баяр, Дорнод аймгийн адуучдын холбооны тэргүүн Эрдэнэхүүгийн Цалманхүү таныг урьж байна. За сайн байцгаана уу? Та бүхэн өнтөө сайхан өвлжж байна уу? Өвлийн алг сарын шинийн 8-ны энэ сайхан бэлэг төдөр Дорнод аймгийн 3 загал сумын маань Аршаант багийн нутагт зохион байгуулагдаж байгаа хойд бүсийн адуучдын авраг шалгуулалт тэмцээн маань инхүү эхэлж байна. За ингээд хойд бүсийн маань энэ адуучин тэмцээнд оролцохоор ирсэн Сонгийнхаа нийт хиймлэг залуучуудаа мөн энэ тэмцээнийг зохион байгуулахад оролцож байгаа бүхэл хүмүүстээ
амжилт хүсье. Та бүхэн одоо сайхан тэмцээнд амжилттай орцоорой гэж хүсье. 시윈 돌아가서대 이치대 자흐등 이대시 못가 저릉 대모드세 앞서로 되게 유르겠지 해든 자르듯은 없나 이지등을 흐는 어떡하다 위저나 아이비스 지구로 됐어 걸어서 아유 담리하는 도스 도스티게라 흩어진 사이가 지리게 졸리게 해세 앞서로 되게 흐르겠지 않아 앞서로 되게 자르듯은 없나 이치대 어디가 잊어라 어떻게 하흡수대 도로가 나무랑 걸어 우리 쇼디기 지르게 으스면 사지지드세 앞서로 나로 되게 오르겠지 않아 앞서로 되게 За эрхэм олон та бүхэн минь сайхан үйлчж байна өө. За Монголын хадуучдын холбоо Дорнод аймгийн хадуучдын холбоотой хамтарч Дорнод аймгийн 3 загас сум дээр Дорнод аймгийн хойдлын бүсийн аврах шилруу хадуучны тэмцээнийг зохион байгуулж байна. За нутаг нутгийн сумын удирдлагууд ер нь хадуучны тэмцээний маань сайхан дэмждэг боллоо, хамтран оролцдог боллоо. За 3 загас сумын засаг даргын тамгийн газрынхан болон соёлын төв хэв журмынхан бас
бидэртэй бас хамтран оролцож байна. За өнөөдөр тэмцээн уралдааныг сайхан дэмжин оролцож байгаа танай хамт олноос баярлалаа. Та бүхэн сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Та бүхэн одоо ажил тавтаа сайхан үлдэж байна. Сайхан болж байна. Өнөөдөр 7 сумын шилдэгүүд ирж одоо 3 цагаан суман дээр сайхан оролцож байна. Харин тий одоо энэ сумд маань хойд үсгийн сумдын маань адуучин залуучууд 7 сумын 40 гаруй адуучин залуучууд одоо энэхүү адуучин тэмцээнд маань ирж оролцож байна. Их сайхан өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Ер нь адуучин тэмцээн зохион байгуулалт хөгжөхөд сумын удирдлагууд бас дэмжих нь чухал. Тэгээ өнөөдөр бас би бас асууж ялаа удирдлагууд ирсэн үү гэж чинь үгүй. Одоо бидэртэй бас хамтарч оролцож байгаа сте гэж тэгжсэн. Тэгээд өнөхөр бас баярлж байна. Тэгээд миний хувьд одоо адуучин тэмцээнийг хөгжүүлэх гээд 205 сум дээр сумын салбар болов байгуулад байгаа өөрийн биеэр очиж. За өнөөдөр гэхдээ би 279 дэх сум дээр ирж анх удаас 3 цагаал сумыг харж байна. Сайхан нутаг байна. Тэгээд өнөөдөр тэмцээн уралдаар дэмжин оролцож байгаа та нартай маш их баярлалаа. За тэгээд та бүхэнд ч гэсэн бас маш их баярлж байна. Бас манай суманд адуучин энэ тэмцээн зохион байгуулж байгаа. Хойшоостой бас сайхан залуучууд манай адуун дуртай бас энэ сайхан хэмэрлэг залуучуудыгаа бас адуучин гэдэг одоо тодорхойлтой явж байгаа энэ залуучуудыгаа бас сум орны зүгээс бас дэмжиж ингэж ажиллана гэж бодож байна. За энэхүү Дорнод аймгийн Хойдлын бүсийн аврах шударгал адуучин тэмцээний эхний сум болох Борээд зөний үлгийн нутаг Баян-Дуун сумын шилдэг 5 адуучин залууч ирж байна. За нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр олон хүмүүс айдууны ишхийн цэнгэр хадгаа өргөж тэмцээн уралдаанаа хүндлэн нээлтийг өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа. За баруун гарт талаас Бат Жаргал, Хонгормор хар дээлтэй гарч ирсэн адуучин бол Бат Тайван. За хүрэн зээрдмэртэй гарч ирсэн адуучин бол 2025 оны Дорнод аймгийн авраг адуучин Нацагдорж. Кэр алгамартай гарч ирсэн адуучин бол Лавгбат, Эрдэнэ төгс нар гарч ирж байна. За Дорнод аймгийн Баян-Дуун сум за түүх 100 жилийн ойгоос адуучин тэмцээнэ өргөн дэлгэр амжилттай зохион байгуулсан. За ингээд Дорнод аймгийн 2 бүс нь амжилттай зохион байгуулж байна. За 2025 оны Дорнод аймгийн авраг адуучин Нацагдорж явж бай. За сумын аврагтаа дөрвүүлж ийлээ. За аймгийн аврагтаа 2 удаач төрүүлээд байгаа болоо да. За өнгөрсөн жил Монгол улсын авраг шударгал адуучин тэмцээнд Өвөрхөнгөн аймгийн 900 сумнаа очиж оролцсон. За өнөөдөр арай болсонгүй. За Лавгбат Алагмартай явсан. За дашуурн дээр тонгоосонгүй морины явдлаа зассан. Уурган дээр нөгөө талаас илгэсэн. Уурга хувнасаа аваад алдаж байна. За уурганы хувнаас авах юм бол шууд нойллон. За морьтой шурган дээр нь 2 морийг гаргаж өгч юм байна. Уурган морь дарабай төдлөгсөн. За уурган морь төдийлэн бас хөдөлсөнгөө дутаж байна. За Баян-Дуун сумын дараагийн адуучин Эрдэнэ төгс. За олон адууны захаж өсөж байгаа адуучин Хонгормортой явсан да. За дашуура шүүрээд за нөгөө гартаа сэлгээд уурга шүүрч байна. За уурга шүүрэн дээр бүхэл оноотой болж гаргаж байна. Морьтой шүүрэн дээр ганц дуу гаргаж өгсөн хошуултчих байна. За талын дүмэн адуучин тэмцээний дээлтэй бүхийн барилдад барилдаж үзүүрлсэн штэ өнгөрсөн жил Хинтээ аймагт очиж. За шуутай адуутай авъя хөө. Явган журган дээр 9 гоног аваад 18 гоногтой олж байна. За 4 мөчн дээр жигдхэн тамиртай залуу байлаа. Явган журган дээр адууг бол одоо лавхан хийгээл ер нь бадж байна. За Баян-Дуун сумын дараагийн адуучин Бат Тайван Хонгормортой явсан. За дашуура алдаж байгаа маань уурган морь явдлын сад уурга шүүрчээ. За биеэрээ жоохон алаад уурга шүүрчж байна. За морьтой шурган дээр нь ганц адуу гаргаж өгсөн хонгор алдсан морь алдаж байна. За Баян-Дуун сумын сүүлийн адуучин Бат Жаргал. За улсын аврагт очиж Нацагдорж байгаа очиж дэмжиж байлаа. За сэтгэлтэй. За адуучаа Дорнод аймгаас олон сайхан аврагуудыг төрөн гаргана. Улсын аврагт жил болгон
тамирчнаа аваад өөрөө явнаа л гэж байна. За мөртөө шургуун дээр нь олон мөр гаргаж өгч байгаа юм байна. Үзүүр дээр цавдраа бэр гарч ирж байна да. Алдчихлаа. Дараагийн сум болох Дорнод аймгийн Сэргэлэн сумын адуучд гарч ирж байна. За буурал мартай гарч ирж байгаа адуучин бол Ган лавг. За лавг сүрэнгийн хорлоо. За дунд талд хээр мартай гарч ирсэн адуучин бол за сумын аврагтай 2 дугаар байр шалгарсан Төмөр хуйгийн Эренчин. Саарл мартай гарч ирсэн адуучин бол Сэргэлэн сумын авраг адуучин лавг сүрэнгийн Эренчин. За сумын аврагтай 5 дугаар байр шалгараад өнөөдөр эрхэн аваад оролцож байгаа Батцэргийн Мөнхөргөл нар гарч иржээ. За Сэргэлэн сум бол өнгөрсөн жил аймгийн бүсээ зохион байгуулсан. За сумын аварга өргөн дэлгэр амжилттай зохион байгуулад за шилдэг 5 адуучнаа сумын адуучдын олбон дэргөө сумын нэчин хадбэргэл тамирчнаа дагуулад ирсэн. Засан сэтгэлтэй адуучдын холбоо өнөөдөр ч гэсэн бас зохион байгуулалтыг хийгээл гүйж гаргагдсан манай хадбэргэл. За сумын аварга адуучин лавг сүрэнгийн Эренчин Саарл мартайгаа явж дээ. За дашуураа алдаж байгаа маань уурган дээрээ дуурга үзүр дөрвөн шүүрээд 3 шүүгчийн 3 ноттой олж байна. За мартай шүргэн дээр нь 3 марыг гаргаж өгч байгаа юм байна. Уургасаа. За ер нь ингэж л уургалаад байгаа юм да. За талын дөмөө адуучин тэмцээнд хүрэл медаль хүрдэж байлаа. За 2022 оны аймгийн аваргын мөнгө медаль хүрдэж байсан адуучин. За аюугын шүргэн дээр бас л уургалаад үндсэндээ 15 ноттой олж байгаа юм байна. За 3 төрөлдөө жигтгэн оролцож байна да. За айрл одоо амжилтаа ихүүлээд байгаа сайн залуу. За мөдхөн улсын аврагт Дорнод аймгаас эрхэн аваад оролцох бах та. За Төмөр хуйгийн Эренчин гарч ирж байна. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгараад өнөөдөр эрхэн аваад оролцож байна. Дашуур уурга алдчихдаг. Жохон тийм болж байна. 2 мөрийг гаргаж өгсөн. Алдчихлаа. За дараагийн адуучин лавг сүрэнгийн хорлоо гараад ирлээ. За дашуура шүүрч байгаа юм байна. Уургийн мөрний явдлыг саад уургаа шүүрчээ. За ууруудаа шүүрэн дээр дашуурыг Сэргэлэн сумын адуучдын холбоон дэргөө хадбэргэл. За уургийг Баян улс сумын адуучдын холбоон дэргөө базар тавьж өгч байгаа юм байна. Явган дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн гаан цадуу гарсаа хөшөөртөж байна. За нацхаа авраг адуучин шахаж өгсөн юм байна. Отхон сүрэнгийн Ган лавг буурал мартайгаа явсан да. За дашуураа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрч байгаа юм байна. За сумын аврагтаа 2025-2026 онуудад 4 дугаар байр, 5 дугаар байр шалгарч ирсэн адуучин морьтой шүргүүн дээр харин тооцоололдож байна. За аюуган дээр нь бас л 2 мэрийг гаргаж өгсөн. Уургасаа за ханаруулж ирэл уурган мултарж байна. За Сэргэлэн сумын сүүлийн адуучин Батцэргийн Мөнхөргөл. За 2026 оны сумын аврагтаа 5 дугаар байр шалгарсан адуучин уурга шүүрчээ. Өнөөдрийн адуу бол үнэхээр сайхан. 2000 адуунаас ялгаж 50-60 мөрийг өнөөдөр оруулж байгаа штэ. За өнөөдрийн тэмцээн уралдааныг нутаг дээрээ гардан зохион байгуулж байгаа 3 загал сумын шилдэг адуучин залуучууд орж иж байна. За 2025 оны сумын авраг адуучин Тэнгис, 2015 оны Төмөн адууны баярын хүрээнд зохион байгуулсан адуучин тэмцээндээ төрүүлж исэн Онолбаатар, сумын алдар туяач, сумын авраг адуучин Энг тайван. За 2025 оны сумын аврагын 2 дугаар байрын шагналд адуучин Төвшингийн Ширнэнбаатар. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүргээ оруулж байгаа сумын адуучдын холбоон дэргөө мандах гарч иж байна. За дараагийн адуучин Багмын Балжинням, Арсланбаатарын Өсхөргөл, Алтан хуйгийн Алтан зүх, Батнасан, Мегмарболд, Ган хуйгийн Соёлбаатар, Энхбаатарын Даваа сүрэн наргаж ижээ. За тэмцээн уралдааны зохион байгуулахад адуугаа оруулж байгаа хүмүүсээс эрхэм чухал. За тэгээ өнөөдөр 50-60 морийг ялгачихсан 50-60 км-ээс адуугаа тууж ирээд манай мандах маань сэтгэл гарган аймгийн бүсээ зохион байгуулж байна. За адуунууд нь салхинаас өөр нуруунд дээр нь гарч үзээгүй за хур дэлтэй хур тарган мордууд орсон. За 2025 оны сумын авраг адуучин Аюушийн Тэнгис явж бай. За дашуураа шүүрээд морины явдал за ерэн сайхан жорж ирлээ. Уургаа шүүрсэн. Морьтой шүргүүн дээр нь ганц хатуу гаргаж өгч байгаа юм байна. Алдаж байна. За аюугын шүргүүн дээр нь 4 морийг гаргаж өгсөн. Үзүрэн адуу шургуулсан
ханруулж ирээл алдчих юм да. За сумын Төмөн адууны баярын авраг адуучин Онолбаатар явсан Дашуураа шүүрэгтэй уургамар хөл алдаад цаад иршигтэйгээр авчлоо. За үзүүр дээр сартай хонгор бар гарсан алдчихлаа. За сумын алдар туяач сумын авраг адуучин Сэндийн ангитайван хонгор бартай явсан да. За Дашуураа алдаж байгаа юм байна. За уургамрын явдлагч сад уургаа шүүрсэн. За Төмөн адууны баярын хүрээнд зохион байгуулсан адуучин тэмцээнд 4-р байр шилгарч ирсэн. За сумын аврагтаа 1 удаа төрүүлээд 1 удаа 3-р байр шилгарч ирсэн адуучаа. За өнгөрсөн жил сумын аврагтаа 2-р байр шилгарсан Төвшингийн Ширнэнбаатар. За Дашуураа шүүрээд уургамрын явдлагч сад уургаа нөгөө талдаа шүүрсэн. За бугуулдах юм байна. Ганц адуу гаргаж өгсөн. Алдаж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүргээ оруулж байгаа Чогдонгийн мандах гарч ирсэн сумын адуучтай холбоон дэргүүн. За уурууд шүүрэн дээр 6 ноттой боллоо. Бас л сэтгэлтэй юм да 60 км-с адууга туугаад өнөөдрийн тэмцээн уралдаанаас сайхан зохион байгуулсан. Өнөөдрийн адуунууд ч асал шимтээхэн адуунууд улсын аврагаас зохион байгуулахаар сайхан адуунууд байсан да. Явган шүргэн дээр нь хонгор мэрийг гаргаж өгсөн алдаж байна. За 2000 адуунаас шилж өнөөдөр 60 адууг оруулж байгаа. А Пагмын Балжин юм. Зээрд бэртээ явсан. За Дашуураа алдаж байгаа байна. Уурган дээр цаанаас тонгоо соргоод үзүр дүрхэн шүүрлээ уурга. За би түүхэн удаа шүрүүд харж энэ да. За мөртөө шүргэн дээр нь 3 мөр гаргаж өгч байгаа юм байна. Уургын сааралмар хойш мэдрэмжээр ухарж энэ да. Алдчихлаа. За Арсланбаатарын өсгөргөл халдсан мөртөө явсан. За Дашуураа шүүрээд уурга үзүр дүрхэн шүүрчээ. Уургын шүүрэн дээр 3 ноттой олчиж штэ. Замартай шургуулна. Олон адуу гарсаа үзүүрийн адуу шургуулад адууга унгаачих байна. За нийлбэр оноо 9 ноттой олж байгаа юм байна. За би дүүхэн удаа шургуул харж байна да. За уурууд шүүрэн дээрээ 3 оноо аваад, мөртөө шургуун дээрээ 6 оноо аваад, явган шургуун дээрээ уургалаад чирэгдээ гаравчиж байна. За нийлбэр оноо 12 ноттой боллоо. За алтан уйгийн алтан сүх хонгор бартай явсан. За Дашуураа шүүрээд уургамраа дарвж хөдөлгөөд уургаа шүүрч байна. За уурууд шүүрэн дээр бүхэл 9 ноттой болж байна. За адуу сайхан гарч байгаа. Урт уургаа арж уургалсан юм байна алдаж байна. За явган шүүрэн дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн 4 мөр гаргаж өгсөн. Дотчлаа да. За Батнасан. За Үндэсний Баатар, Манлай Баатарын Дамдын зүрэнгийн унсан газар угаасан ус Дорнод аймгийн 3 загал сум. За нутгийн ард иргэд эх орон сэтгэлтэй мундаг хүмүүс байдаг. За Мигмролт халдсан мөртөө явсан. За Дашуураа алдаж байгаа юм байна. Уурган дээр ирээд бас алдаж. За мөртөө шүргэн дээр оноо авчиж явган шүргүүлэн 5 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За Ган уйгийн Соёлбаатар халиу мөртөө явсан. За Дашуураа шүүрээд уургын мөрний явдлыг заал уургаа шүүрээд оноогоо авч байна. За мөртөө шүргэн дээр 3 мөр 4 мөр гаргаж өгч байгаа юм байна. Хаширах чинь хайж хтаал бүргний хойд дээр сууж байна. Явган шургуун дээр 3 мөр гарсан сартай хонгор мөр. За хонгор мөрийг уурласан болооч алдчихлаа. За 3 загал сумын сүлийн адуучин Энкваторын даваа сүрэн. За Дашуураа алдаж байна. Уурга бас алдаж хувнасаа шүүрсэн. Хувнасаа шүүрэх юм бол шууд нойлчно. За сартай хонгор мөрийг уургалах гад явсан да алдчих юм аа. Дараагийн сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За Дорнод аймгийн зүүн хойдлын сум Эрен цав сумын адуучин залуучууд гарч ирж байна. Ган хуйгийн Дэлгэр болд, Архим заяа, Ган тулгын Хаян хэрва, Цагааны Бат цэрэн, сумын аваргын 3 дугаар байрын шагналд адуучин Мөнгөн Эрдэнэр гарч ирж байна. За харин залуучууд холоос ирсэн. За үлийн өдрүүдэд Дорнод аймгийн адуучдын холбоо за Дорнод аймгийнхаа 2 бүсийг амжилттай зохион байгуулж байна. За Эрен цав сумын ихний адуучин Ган хуйгийн Дэлгэр болд. За Дашуураа шүүрээд уурын мөрчин сайхан орж ирээд уургаа шүүрээд бүхэл 9 ноттой болж байна. За харин ууруудаа шүүрэн дээр залуучууд дээр нь оноо алдаж болохгүй. Амартай шургуун дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Уургаа гарандаа гүйлгсээр гат уургалсаа алдаж байна. За явган шургуун дээр нь 2 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. За урт уургаа арч уургалдаг юм байна. Сайхан уургалж. За харин хараатай уурганы хувь ер нь хаагуур орж байгааг нь хараад татж байна да.
За нийлбэр оноо 18 оноотой болоод дээшээ гарч ирж байна. За эрхэмлэе. Майлуу халдсан мөртөө явсан. За шүүрээ алдаад уурга шүүрүүд авч байна. Уурга шүүрэн дээр 3 оноотой боллоо. За 3 оноо гэдэг чинь бага оноо. За мөртөө шүүрэн дээр 4 мөрийг гаргаж өгсөн. Сартаа хонгор барыг магнаа алдчих юм да. За ган дуулгын хаян хэрваа хэр мөртөө явсан. За дашуурнаар нилээн дутсан. За дашуур алдсан одооч их сандраад уурган дээр харин сайхан шүүрээл авч байна. 3 оноотой болж байна. За мөртөө шүүрэн дээр хашир ах чинь ээ. За Эмилигийн ард дээр суугаад уурган мөрөө дарвсан боловч уурган мөр явсангүй дутж байна. За цагааны Батцэрэн халтар мөртөө явсан. За дашуураа алдаад уурга шүүрээд авч байна. За уурга шүүрэн дээр 3 оноотой болж байна. За өөрөө малын эмч мэрэгжилтэй. Одоочин за 4 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн хонгор мөрийг алдчихлаа. Харин дээгүүрээр нь сул ажиж байна да. За мөнгөн эрдэнэ. За 2025 оны Сумын аваргын 3 дугаар байрын шагналд адуучин. За шүүр уурган дээр 6 оноотой болж байгаа юм байна. За би түүхэн удаа шүргүүл харж байна да. За мөртөө шүргүүн дээр 4 мөрийг гаргаж өгсөн. Алдчих юм аа. За наадлаас 3 өнгүүж нь яаж гүйцэх вдэ. Инээгээл хоцорлоо доо. За аюуны шүргүүн дээр нь сартаа хонгор мөрийг алдчихлаа. За хурд дэлтэй сайхан адуунууд байгаа. За дараагийн сум болох Дорнод аймгийн Цагаан овоо сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За цагаан овоо сум бол сумын аварга жил болгон улам жил болгон зохион байгуулдаг. За сумын адуучдын холбоон дэргүүн Цэрэн дөржин саруул тэргүүнтэй шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За сартаа хонгор морьтой гарч ирсэн адуучин бол Жигмэдийн Цогбаяр, Сумын алдар туяаж, Тэгшээгийн Амгалан баяр. Сумын адуучдын холбоон дэргүүн сумын аварга адуучин Цэрэн дөржин саруул Халуу морьтой гарч ирсэн адуучин бол Ган Зориг. За хэр морьтой гарч ирсэн адуучин бол за Юнитера хариуцлага авсад компани захирал Довдон Болжрын уяач Сумын аварга адуучин Эрдэнэ бэлгэнаар гарч иржээ. За сумын аварга тогтмол зохион байгуулдаг. За залуучууд нь ч гэсэн хол өрийн шургуй тэмцээнийг явж байгаа харагддаг. За саруулын хувьд бол улсын зүүн бүсийн аварга шилруу адуучид нэмжээнд 2024 онд оролцож байлаа. За цагаан овоо сумын адуучдын холбоон дэргүүн сумын аварга адуучин Цэрэн дөржин саруул. Саявсаа шүүр уурга шүүрнэ. За шүүрээ алдаж байгаа маань уурган мөрний явдлыг засаад уурга шүүрч байна. За шүүрээ алдаад их сандарсаа уурган мөр сайхан явдлыг засаад уурга шүүрч байна. За мөртөө шүргүүн дээр нь 5 мөрийг гаргаж өгсөн зөв талаасаа уургалсан алдаж байна. За Жигмэдийн Цогбаяр сартаа хонгор морьтой явж байгаа юм байна. За шүүрээ алдаад уурга шүүрч байна. Уургааны шүүрэхдээ бүр хойноос нь хөвлөд авлаа да. За ер нь хөвлж авахд ер нь сайхан харагддаг. Урт уургыг халтар морийг шургуулсан. За өөрөө уургалцсан гэж бодсон. Тэгээд унахтаа жаахан уурга хөшсөн юм уу да. Уур нь уурж байна. Аган зэрэг явсаа са сумын аваргын 4-р байрын шагналд адуучин 2025 онд шалгарсан суманда. За өнөөдрөөс эрхэн аваал аймгийн бүстэй оролцож байна. 3 оноотой болсон. За мөртөө шүргүүн дээр 2 мөрийг гаргаж өгсөө. Арай жоохон дутаа ичлаа да. За сумын аваргын 3-р байрын шагналд адуучин Эрдэнэ бэлэг уурга шүүрч байна да. За Юнитера хариуцлага авсад компани захирал Довдон Болжрын уяач Эрдэнэ бэлэг бугуулсан алдаж байна. За явган дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн сайхан хонгор адуу гаргасан. Алдчихж байна. За цагаан овоо сумын сүүлийн адуучин Тэгшээгийн Амгалан баяр. За морины зөв тал тонгоохондоо. За сумын аврагтаа 5 дугаар байр шалгарсан. За өнөөдөр сайхан эрхээ авсан 5 залуу ирээд аймгийн бүстэй оролцож байна. За авуурууд шүүрэн дээр 6 оноотой боллоо. Морьтой шүргүүн дээр 3 морийг гаргаж өгсөн. За урт уургаарч үгс сайхан идэх юм байна. Арай хаширалж байна. За явган шүргүүн дээр бугуултах болтой 2 морийг гаргаж өгсөн. За бугуулаа ирчилсэн. За бугуул сайн задарч өгсөнгөө дээ. Алдаж байна. За дараагийн сум болох Дорнод аймгийн Баян уул сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За сумын адуучдын холбоон дэргүү 2025 оны сумын аваргын 5 дугаар байрын шагналд адуучин Мөнх Эрдэнэ Базар. За сумын аваргын 2 дугаар байрын шагналд адуучин Тэмүүжин, Бат оргил, Баян мөнх, Хүслэн нар гарч ирж байна.
За сумын аварга 2025 он зохион байгуулсан. За сумын адуучдын холбоотой болоод сумын аварга зохион байгуулсан. За ер нь одоо голдролтой орж байна. За ер нь сайхан юм да. Өнөөдөр 7 сумын адуучдын холбооныхан за нэг сайхан 3 удмын адуутаа ирээд адуучин залуучуудаа шагнаж байгаа харагдсан. За усал сэтгэл байна да. За сумын адуучдын холбоон дэргүүн мөнгө эрдний базар явжээ. За өөрөждөө ташуур уургийг тавьж өгөөд байсан. За ташуур алдсан. Уурга харин шүүрчээ. 3 ноттой болсон. За өнөөдөр адуучдын холбооноос хурдуудмын ядуугаар 4-р байр шалгарсан адуучин залууг шагнаж уламжуулсан. За баян мөх явсан. За уургамөр дарбайд гэдэг уургамөр явдаг бай. За ташуур алдаж байгаа юм байна. За харин уургаа шүүрээд 3 ноттой болсон. За мөртөө шүргэн дээр нь 4 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. Зөв талаас уургалсан. Алдаж байна. За Тэмүүжин явж байгаа юм байна. За 2025 оны сумын аваргын 2-р байрын шагналд адуучин уургад шүүрэн дээр 3 ноттой болсон. Мөртөө шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За Баттөргөл явжээ хулбартай. За ташуура алдаж байгаа маань уургын барны явдаг шаглаад уурга нөгөөлтөө шүүрхсэн боловч алдчихлаа. За мөртөө шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Уургын бараа жоох явуулсан болчтой. Их хашир байна. За баян сумын сүүлийн адуучин хүслэн гарч ирэхэндээ за ташуур уурга нэг харьяа дээш нэг сайхан өргөд тахл гэж байна. За барггүй явж байгаа шүүрхэндээ. За ташуураа шүүрээд уургын барны явдал суларсан. За уургад шүүрэн дээр нь хоёулын дээр нь ингэж өргөж морины хурд саархал юм бол хэдий хоёулыг нь авсан ч гэсэн шууд нэг оноо олдог. 3 шүүгчийн 3 оноотой олно л гэсэн үг. Самартай шүргэн дээр ганц мөрийг гаргаж өгсөн. Алдаж байгаа юм байна. За ийхүү Дорнод аймгийн Хойтлын бүсийн авраг шалрал адуучин нэмзайны сүүлийн сум болох Дорнод аймгийн Хоймор талд амгалан налах Бүрээд зүүнний өлгийн нутаг Дашбалбар сумын шилдэг 5 адуучин залуучууд гарч иржээ. Өнгөрсөн жил бүсийн авраг авсан да. За сумын адуучд обон дэргүүн ганц огт тэргүүн шилдэг 5 адуучин залуугаар оролцуулж байна. За сумын аваргын 4-р байрын шагналд адуучин за аймгийн бүстэй 3-р байр шалгарсан Отгонбатын Мэргэн бүүвэ. Сумын алдар туяач сумын аваргын 3 удаагийн авраг адуучин Чулуунбаатарын Мөнх Чулуун. За сумын аврагтаа 5 удаа дөрүүлсэн. Аймгийн аврагтаа 1 удаа дөрүүлжсэн. 2025 онд аймгийн аврагтаа 2-р байр шалгарсан Тангадын Таш Мөнх. За сумын аваргын 3-р байрын шагналд адуучин Ууганбаяр. За 2025 оны сумын аваргын 2-р байрын шагналд адуучин Галсан Жамцын Бат төгснөр гарч ижээ. За харин залуучууд нь их амжилт үзүүлсэн залуучууд байна. Сайхан цол гуншинтай. За Мэргэн бүүвэгийн хувьд бол талын дүмээ адуучин тэмцээнд эмнэг хангал биелүүлэх төрөлд бол бас л гайхуулсан да. Отгонбатын Мэргэн бүүвэ явжээ хонгор морьтой. За ташуура алдаж байгаа юм байна. Уурга шүүрч байна. За аймгийн бүсийн аврагтаа 3-р байр шалгарсан өнгөрсөн жил. За морьтой шүргэн дээр 4 мөрийг гаргаж өгсөн. Алдчихлаа. За сумын алдар туяач сумын хошоо авраг адуучин Чулуунбаатарын Мөнх Чулуун халдсан мөртөө явсан. За ташуура шүүрээд уургын мөрний явдал суларсан. Уурга шүүрч байгаа юм байна. За мөртөө шүргэн дээр нь олон мөрийг гаргаж өгсөн. Хошуулдаж байна. За аюугын шүргэн дээр алдахлын бол тэмцээний өндөрлөн 4 мөр гарч ирсэн. За магнаалдаад алдаж байна. Сэвсүүл жараха баг алаг уулын хар мөрний нутгаар нутагладаг. Сумын 5 удаагийн авраг адуучин аймгийн авраг адуучин Тангадын Таш Мөнх. За өнгөрсөн жил аймгийн аврагтаа 2-р байр шалгарсан 2016 онд аймгийн аврагтаа төрүүлжсэн адуучин. За сумын адуучдын холбоон дэргүүн ганц огтл тэргүү шүүр уурган дээр нь зааж өгөөл хашиг байна хажуу талаас нь. За аюугын шүргэн дээр 3 мөрийг гаргаж өгч байгаа юм байна. За уургалах боломж байна да. За Ууганбаяр явжээ алаг морьтой. За сумын аврагтаа 3-р байр шалгараад өнөөдөр эрхэн аваад оролцож байна да. За ташуура алдаад уургын мөр дарбж хөдөлгөөд уурга шүүрч байна. За уургын шүүрэн дээр 3 ноттой болсон. Морьтой шүргэн дээр нь 3 мөр гаргаж өгсөн. Уургын голоороо уурчих юм аа. Галсан Жамцын Бат төгс бор морьтой явсан. За ташуура шүүрээд уурга шүүрч байгаа юм байна. За сумын адуучд холбоотой ганц огт тэргүү алга бишээр баярлж яддаг чинэ. За Бат төгс тэл үлээл гэж байгаа юм байна. Самартай шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. За байран дээр нэргүүлээд 9 гон аваад 18 гонтой болж байгаа юм байна. За би дүүхэн удаашлууд харж байна да. За өнгөрсөн жил ахан дөрүүлээд явсан. За одоо Бат төгс
явган шургуунаар шургуулах юм бол оноо тасрахандаа 3 мөрийг гаргаж гисэн хонгор мөрийг уургасаа. За 3-4-д жигтгэн оролцож байна. За өнөр оноотой адуучин залуучууд эмнэг хангаас ургаж байна. За сэргэлэн сумын авраг адуучин лавг сүрэнгийн эренчин. За туу таккуад явсан бөлөгдвэ. За гуйдж байна. Адуу бэлэхгүй байна. Дараагийн адуучин Эрдэнэ төгс Баян дум сум. За туу бас төдийлөн бэлэхгүй гараа авчиж байна. За унж болохгүй дээ. За яван дундаа унж байгаа байна. За Бат төгс асал бэлэхгүй такгүй авчиж байна доо. За өсөх хөргөл 3 загал сум. За доор нь яван дундаа бэлгээд байна. Хоёр талдаа уйдаад дараавчлаа. За сэргэлэн сумын ган лавг. За туу сайхан бэлгсэн. За унчих юм аа. Эрен сумын дэлгэр бол за уйдаар гарсан да адуу бас бэлгсэнгүй. За 3 цагаал сумд маань ингээ сайхан бүсмэн хойд бүсмэн зохион байгуулагдлаа. Та бүхэнд адуучтай бүгдэнд нь баярлалаа. За тэгээд энэ сэргэлэнгээс бас нэг хандив өгсөн Алтан унганы эзэн аймгийн алдарт бай жаргал сайхны инкут гэдэг хүндээ бас баярлалаа. Тэгээд сэргэлэнгийн адуучсан бас өргөнөр сайхан оролцлоо. Та бүхэнд бүгдэнд амжилт хүсье. 3 цагаал сумынхаа нутгийн зонголонд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд сайхан аймгийнхаа хойд бүс зохион байгуулсан тийм ээ нутгийн ордны бүх хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Бас сум орон нутаг бүгдөө сайхан дэмжиж сумынхаа тийм ээ энэ адуушин тэмцээн гэдэг юм бүгдээр бас зохион байгуулсан сумынхаа сэргэлэн сумын бүх 3 цагаал сумынхаа нутгийн бас өвөлдөө бүх хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Тэгээд аймгаа урга малчин саран бөхгөөд одоо сайхан хордон адууныхаа төөхөд 90 жилээр бас төрүүлсэн төөхөд бас сумынхаа 90 жилээр төрүүлсэн бас нэг хол мөртөө сайхан ах байдаг. Бас тэр ах аймгийн урга малчин тэр ахтаа бас нэг энэ бай шагналгаар хээр дагаар байлсан бүгдэнд нь баярлж байна. Тэгээд сум орон нутгийн бас нэг сумынхаа бас нэг нутгийн зан олон бүгдэнд нь баярлалаа гэхэд энэ адуушин тэмцээн гэдгийг энэ хойд сумдын бүх сайхан одоо дэмжиж байгаа бүх хүмүүс одоо моринд хайртай бүх хүмүүс бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээ та хэд бүгдөө одоо морины одоо тий босоо цагаан хэмээр бүгдөө эвээх болтгой л гэж өрөөдөө. Тэгээ адуусны хорооны тэргүү мөнхөр найздаа бас баярлалаа. Тэгээ та хэдийн ажил үйлс амжилт бүгдэнд нь бас нэг тийм ээ бүгдэнд нь бас нэг эрүүл байж тэгс сайхан жаргаараа л гэж хэлье да. За өнөөдөр ингээд Дорнот аймгийн хойд өвс 3 цагаал сумд сайхан болж өндөрлж байна. Ингээд манай сумын адуучдын холбооноос нэг даахтай ирсэн. Энэ сайхан тэмцээн маань сайхан өргөндлөөр сайхан болж байна. 3 цагаал сумдаа сайхан зохион байгуул бүгдэнд нь баярлалаа. Аль бүх сумынхаа хүмүүс аймгийн аварга, улсын аварга уртын төлөө оролцоорой гэж бүгдэнд нь сайн хүсье да. За Дорнот аймгийн 3 цагаал сумын хойд бүсийн аварга адуучсанд хойд өстөө ингээд Дорнот аймгийн Баян сумын хараад аймгийн сайн малчин Барсын баяр сэнгдээс ингээд Болгоны төрөлд ингээд дааг байлсан юм аа. Болгоны төрөлд Дорнот аймгийн сэргэлэн сумын хараад ган давгд одоо ингээд байж өнөр өгсөн юм аа. Дорнот аймгийн хойд бүсийн авраг шалралт хатуучин нэмзээ. Дорнот аймгийн 3 цагаал суманд амжилттай болж өндөрлөж байна. За өнөөдрийн нэмсээ уралдааны шилдэг эмнэг сургачаар сэргэлэн сумын ган лавг шалгарж байна. Баян дум сумын адуучдын холбооныхан шагнаж урамшуулж байна. 2025 оны аймгийн авраг адуучин Нацгдэрч шагналыг гартуулж байна. За өнөөдрийн нэмсээ уралдааны уран уурагчаар сэргэлэн сумын лавг сүрэнгийн эренцэн шалгарсан Ташвалбар сумын адуучдын холбоон дээргөө ганц цогт за хурд удмын адуугаар Ташвалбар сумын
аймгийн аварга малчин Саранбөх өөрийн адуун зургаас хурдан удмын ядуугаар шагнаж байгаа юм байна. За 5 дугаар байранд 3 загал сумын яриад Арсланбаатарын Өсхөргөл шалгарсан. За нутаг дээр олж байгаа тэмцээн оролдоонд манай Өсхөргөл маань сайхан оролцож 5 дугаараар шалгарч байна. За 4 дугаар байранд Сэргэлэн сумын яриа сумын аварга дуучин Лавсрынгийн Эренчин шалгарсан. За шагналыг Баяндун сумын ядуучтай холбоон дэргүү Базар шагналыг гардуулж баяр хүргэж байна. 3 дугаар байранд Эрдэнэ төгс шалгарсан. За шагналыг Цагаан ав сумын ядуучтай холбооныхан хурдан удмын ядуугаар шагнаж байна. Цагаан ав сумын ядуучтай холбоон дэргүү Сарвал дэргүүн шагналыг гардуулж байна. За 2 дугаар байранд Эрен зав сумын яриад Дэлгэр болт шалгарсан. За хурдан удмын ядуугаар Сэргэлэн сумын аймгийн алдар туяач Монголын үндэсний олон нийтийн 10 дэх телевизийн алтан үнэний эзэн Жаргал сайхны Инкот хурдан удмын ядуугаар за шагнасныг нь Сэргэлэн сумын ядуучтай холбоон дэргүү Хадмөргөл шагналыг гардуулж байна. За энэхүү 2026 оны Дорнод аймгийн Хойтлын бүсийн аварга дуучнаар Дашулбар сумын яриад Галсан жамзын Баттөгс шалгарсан. За шагналыг өнөөдрийн нэмцээ уралдаанд хадуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн аймгийн аварга малчин сумын алдар туяач Шагдрын Чогдонгоос хурдан удмын ядуугаар шагнаж урамшуулж байна. За шагналыг 3 загал сумын ядуучтай холбоон дэргүүн Чогдонгийн Мандах шагналыг гардуулж баяр хүргэж байна. За өнөөдөр Дорнод аймгийн ядуучтай холбоо Дорнод аймгийн 3 загал сумын ядуучтай холбоотой хамтарч Хойтлын бүсийн ас амжилттай зохион байгууллаа. Өчигдөр сурдлын бүсний амжилттай зохион байгуулагдсан. За тэглээ. Хойтлын бүс амжилттай сайхан тэмцээн уралдаан болж. Хавраар одоо Дорнод аймгийнхаа бүх сумаар явж хоёулаа. Сумын салбар холбоо байгаа сумын ядуучтай холбоондоо дөрвөн журмаа танилцуулж дарга сонгох ажилттай байгаа. Тэгээд Дорнод аймгийнх маань аймгийн аварга хийлээ, аймгийн бүсээ хийлээ. Ингээд одоос голдролтой орж байна. Одоо зуны дэлгэр цагт одоо аймгийн аварга нь зохион байгуулагдах байх тийм ээ. Тий, зуны дэлгэр цагт. Чоосон сумд өөрийнхөө адуун сүргэн дээр хийнэ. Тий. За тэгээд олон сайхан аваргуудыг Дорнод нутгаас бас төрөн гаргаарэ. За Дашвалбар сумын яриад Батөгс тэргүүн барь шалгарч байна. Баяр хүргэе. За баярлалаа. За нодлон ахан төрүүлж ирсэн одоо дүүн нэрээд бас төрүүлжтэй. За баяртай байна. Сая сумынхаа аврагт амаг хоёрд орсон. Тэгээ энэ аймгийнхаа бүсэд төрүүлсэндээ аяг баяртай байна. Морь урлах эрдмийг хинээс сурав? Ахаасаа л сурсан да. Тэгээ ахаахаа эрдмийг аавынхаа эрдмийг бас алдахгүй гэсэн оролцож тэргүй байранд орсонд их баяртай байна. За 3 загал сумын яриад Өсхөргөл маань өнөөдөр сумынхаа нутаг дэвсгэр дээр болсон бүсийн аврагтаас амжилттай оролцлоо. Баяр хүргэе. За баярлаа. Өмнөх амжилтаасаа дурдвал ер нь өнөөдөр бас юун дээр анхааж оролцов? Өмнөх амжилт гэвэл би ч одоо шинээр амжилт төрдөө гаргаж байгаа. Өнөөдөр амжилт анх удаа гаргаж байна. Өнөөдөр амжилт гаргасанд аягүй их сэтгэл бас өөрөө аягүй их баяртай байна. Өнөөдөр одоо талгаа алчихгүй юм шиг ингээл хайсан тэгэл харин сайхан толгоонлоо. Тий. Ер нь хадуушин тэмцээнээс олон болж байна. Залуучууд бас зөндөл оролцдог боллоо. Хадуушин тэмцээнээс өөрийгөө алдаршуулах бүрэн боломжтой болсон. Одоо дараагийн тэмцээн уралдаанд хаана вэ? Одоо сумынхаа аваргыг удахгүй гэж чаасаа сумынхаа аврагт орно. Тэгээд аймгийн аврагт очирна да. Тий. За нөө Дорнод аймгийн чулуу ороод сумын ганхуугийн дэлгэр л гэдгээ. Чулуу ороод сум Дорнод Монгол их орны одоо зүүн хойд захад ашигдаг нутагчлаа тийм ээ. Тий. 3 улсын багантай хамгийн зүүн хөдлийн хил талгаад сум аа. Сумын аварга зохион байгуулж байна. Ер нь сумын холбоо байгуулъя гэж хүмүүс алгадаад байгаа. Одоо харин манайх бас сумын холбоотой болъё гэж залуучуудтайгаа ярьж байгаа. Одоо яхнаас болно гэж залуучууд маань бас зөвлөдөд байгаа. Өмнөх амжилтаас дурдвал. Өмнө нь бол дандаа л нэг баг бооттой шоргоонуудад хэд орсон. За сумын аварга дуучин Эренчин маань сумын аврагтаа дөрүүлээд өнөөдөр аймгийн аваргаас хөрөл медаль үрдэж байна. Баяр хүргэе. За маш их баяртай байна. За ер нь амжилттай л ер нь доороос ахиулаад яваал энэ да. Яваал энэ мөд улсын аврагт л үчиндээ. Улсын аврагт л сайхан өрсөлдөл ижил бодж явдаг юм да. За тэгээд олон сайхан тэмцээн уралдаа өөрөө чи хүлээж байгаа. Уургийн мороо, уурга ядамдаа тахиж ажил амжилт гаргана да.
Тэгэлгүй их Монгол хүн морой унж идэлнэ гэдэг чинь одоо сайхан шүү дээ. За Дорнод аймгийн Баяндун сумбаас Эрдэнэ төгс 3 дугаар байр шалгарч байна. За Дорнод аймгийн Баяндун сумаас өнгөрсөн жил Дорнод аймгийн аймгийн авраг гадуучин болсон Нацэг дөржис байдаг. Олон сайхан залуучуудаас Дорнод аймгийн Баяндун сумбаас төрөн гарч байна. За өнөөдөр тэмцээн уралд амжилттай оролцсон өөрчнс баяр хүргье. За баярлаа. Ер нь адуучин тэмцээнд өглөө нарнаас үчийн бүрийг хүртэл явж гадуундаа дахиж залуучууд амжилт үзүүлдэг. Өөрөөгөө сайхан Монголын ард түмэндээ сайхан танилцуулаад хоёулаа яриага эхлэе те. За. Намайг Дорнод аймгийн Баяндун сумын төвшин төгсөн Эрдэнэ төгс. Манай Монгол Улсын авраг малчин хүн бий. Тий. Тэгээ одоо мал дээр гараад 6 жил 7 жил болж байна. Өмнөх амжилтаасаа хэрвэл. Өмнө зүгээр нэг бооцоо шургуунууд л орж ирсэн. За өнөөдөр Дорнод аймгийн хойдлын бүсийн авраг шалрууд халуучин тэмцээн өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. За тэмцээн уралдааны зохион байгуулахад ер нь тэгээд сэтгэлтэй хүмүүс манай хадуучин тэмцээнийг зохион байгуулдаг. За Монгол эх орны өнцөг улбарт хадуучин тэмцээн маань сайхан хөгжиж сум болгон морьтны өв соёлоо дээдлж байна. Жилдээ нэг болдог сумын аварга хөргөн дэлгэр зохион байгуул сумаасаа шалгарсан хадуучид ингээд аймгийн бүс аймгийн аврагт оролцож байна. Өнөөдрийн Дорнод аймгийн хойдлын бүсийн авраг шалрууд хадуучин тэмцээнийг Дорнод аймгийн уран загал сумын яриат аймгийн авраг малчин сумын алдар яач шагдрын чогдон гэдэг хүний бас адуун сүргийн бэлчээр дээр тэмцээн уралдаанд зохион байгуулагдлаа. За чогдонгийн мандах гэдэг сайн хадуучин маань. За өнөөдрийн тэмцээн уралдааныг бас сайхан зохион байгууллаа. За өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ овоолцааж өөрөө бас гурван загал сумын хадууч талбай тэрүүнийг бас тэрүүнээр сонгогдож сумын аварга тогтмол зохион байгуулах нь. Тэгээ одоо ингээд бүс сумаар нутагтаа хийсэнтэй маш сэтгэл өндөр байна. Өнөөдөр сум сумдын шилдэг залуучууд өрсөлдөж сайхан өргөн дэлгэр тэмцээн уралдаан болж өнгөрлөө. Өнөөдрийн тэмцээн уралдаанд орсон адуу салхинаас өөр нуруунд дээр гарч үзээг сайхан хангал хур тарган морьдуудыг оруулж ер нь тэмцээн уралдаан зохион байгуулахад адуу сайхан орсон байх бол ямар нэгэн хил маргаан байхгүй сайхан болдог. Тэгээ ер нь өнөөдөр сайхан байна. Сайхан болж өнгөрлөөс сайхан морьд гаргаад. Тэгээд 60 км-ээс 60-70 км-ээс урд өдрөө навчиж оруулж байгаа шүү дээ. 50-60 км магадгүй жил болго хотролж гарт. Энэ жил тэгээд нааш нь бус тэмцээн уралдаан хийх гээд нааш нь татаж авчираад оруулж байна та. Залуучууд бас сайхан байна, сайхан ч оролцлоо. Дорнод аймаг маань ингээд адуучдын холбоо нэгдэж нийлэж ер нь тэгээд цаашдаа тэмцээн уралдааныг зохион байгуулах нэ. Тэгээд ажилд гар бие оролцож тэгээд энэ өдөр 4-9 хүүтэнд адуугаа оруулсан танд болон танай аавд нийт адуучдын өмнөөс бас баяр санааснаа илэрхийлье. Ер нь адуучин тэмцээнийг ер нь хөгжүүлэхэд ер нь яаж хөгжүүлж болохоор байна? Цааш дээр нь юун дээр анхаарахын залуу хүний хувьд бас юу гэж бодож явдгаа бас бидэртэй болцож. Тэгээд одоо сум орон нутагтай залуучууд адуучтай холбоо гэж байгуулж байна тий. Тэгээ адуучтай холбоотой болж байна одоо тэгээд адуучин залуучуудаа дэмжиж тэмцээн уралдаан өргөн дэлгэр хийн гэсэн бодлоготой байна да. За тэгээ баярлалаа. Морьтны өв соёлын маань дэмжин ажилласан. Танд болон танай гэр бүл за аавд нь үнэхээр баяр санаастай илэрхийлье. Тэгээ та нарын минь энэ сайхан Монгол мөрний босоо цагаан хиймэр өн мөхөд бас ивэх болтугай. За баярлалаа тэр үйлээ батаршгүй. За бид бүгд Дорнод аймгийн гурван загал сумаас Дорнод аймгийн хойдлын бүсийн авраг шалруулах хадуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн үргэлээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морь оноё. Орны талаас наран манддаг бодохоор домог төгтэй нутгаан би дуулаа. Дөлгөн хэрлэн айдгуутай бодохоор эдгэр сайхан нутгаан бид дуулаа. Задлаа
наран мишэдэг бодохоор үлэмжит нүн нутгаан би дуудалаа урнаан бидрэх боёр нур тай бодохоор унадан төрлөх нутгаан бид дуудалаа минуте Монгол адуучин entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Бушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.